хувийн компани хэрвээ байсан бол захирал нь шороо явуулсан байгаа шүү нэрээ. Туулын ордны замынхан байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө өгөөгүй байсан гэдэг. Байгаль орчны сайд тэгж мэдээллээ. За энэ менежментийн төлөвлөгөө гэдэг бол юу юм гэхээр аливаа төслийг эхлүүлэхэд хамгийн чухал бичиг баримт. Ялангуяа одоо энэ бүхэл бүтэн голыг ингээд дээгүүр нь 2000 хэдэн зуун баган зоогоод тэгээд дээгүүр нь хурдны зам бариад бидний ундны бүхэл бүтэн 1.7 сая хүний ундны устай холбоотой ийм төслийг хэрэгжүүлэхэд байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө гаргаагүй байх гэдэг бол энэ бол одоо гамшиг. Хэрвээ өөр компани байсан бол зүгээр баларч дуусч байгаа. За юу. Жишээлх юм бол уул уурхайн компани гэхэд хэрвээ байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн байсан бол шууд тэр лицензийн цуцалдаг байхгүй юу? За гэтэл энэ хүмүүс чи яаж юм гэхээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулахгүйгээр 500 тэрбум төгрөгийг тэр хятадын компаниуд өгөөд тэгээд дээр нь энэ жил 800 тэрбумыг авна гэж төсөвт суулгаад тэгээ баахан хятадууд оруулж ирж ажилуулад өчнөө бургасыг хідэн гаагаар нь одоо бургас моднуудыг тайрч хаюулаад тэгээд ингээ химийн бодис ашиглаад өрөмдлөг хийгээд эхэлсэн байгаа байхгүй юу? Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүйгээр өөр компани байсан бол нэр үнэхээр баларч дуусж байгаа. Энийг манай уул уурхайн компаниуд болон бусад компаниуд одоо маш сайн мэдж байгаа. За байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэдэг чинь юу юм бэ гэхээр ер нь одоо байгаль хамгаалах төлөвлөгөө за тэгээд орчны хяналт шинжилгээний хөтөлбөр гэсэн энэ хоёр зүйлээс бүрддэг байхгүй юу? За тэгээд энүүд юу тусгасан байд юм бэ гэхээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг багасгах, арилгах арга хэмжээ, за дүүцүүлэн хамгааллыг тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа шаардлагатай хөрөнгө зардлыг одоо тусгасан байдаг. За гэтэл үгээр бургаснуудыг хядчаад тэгээд эдгээр чинь буцаад урган штэ гэдэг ийм хөгийн тайлбар хийгээд байсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө огт гаргаагүй байсантай л холбоотой юм байна. Төлөвлөгөөнөөс гадна яадаг вэ гэхээр байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэхийн баталгаа болгож тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардлагатай зардлынхаа 50-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгө хөрөнгийг байршуулдаг байхгүй. Энийг байршуулаагүй тохиолдолд байна штэ тий. Энд чи эрүүгийн хууль болдог, эрүүгийн ялтай ийм хэрэг байхгүй юу? За энд дахиад олон нийтийн төлөвлөгөөний талаар, олон нийтийн оролцооны талаар энэ байгаль орчны төлөвлөгөөнд одоо тусгасан байдаг. Жишээлх юм бол үнэлгээ хийгдэх хөгжлийн хөтөлбөр төлөвлөгөө байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд хамрагдсан төслүүдийн талаар мэдээллийг цахим хуудасаараа дамжуулан олон нийтэд мэдээлнэ гэд ингээд хуулинд цагаан дээр хараар биччихсэн байд юм аа. За засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа үндэсний болон бүс нутгийн хэмжээнд баримтлах бодлого хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр төлөвлөгөөнд стратегийн үнэлгээ хийх явцад олон нийтээс санал авнаа гэд ингээд бичсэн байна. Зөвлөлт санал асуулгын тухай хуулийг зөрчсөн гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ чинь дахиад байгаль орчны энэ хуулиа бол зөрчсөн гэсэн үг байхгүй юу? А тэгвэл ямар одоо гим тооцдог юм бэ гэхээр одоо байгаль орчны сайд бол тэгж штэ. Энэ компани